За энэ хүн хишүү сорогч маань Hansa брендийн OQC 655TH кодтай хишүү сорогч байгаа. Төрөл нь бол тан тогтоодог төрлийн хишүү сорогч. За уур болон хишүү сорох боломжтой. Ажиллах үедээ та бүхэн маань хурууны өндгөөрөө гүйлгээд ажиллагааны тохиргоог эхлүүлэх боломжтой. За гэрлийг унтраахын тохиолдолд та ээл үсгэн дээр дарж унтрааж болно. Ээл үсгэн дээр дараад асааж болох байгаа. Мэдээж 1 2 3 4 шаталтаагаар ажиллах боломжтой. Тхийн тулд та бүхэн маань сорилтын хүчээ нэмэх тэмдгэн дээр дарж ихсгээд хасах тэмдгэн дээр дараад багасгах боломжтой байгаа. За мөн энэхүү хишүү сорогч маань цагийн тохиргоо өгөх боломжтой. Цагийн тохиргоог болохоор та цагны зурган дээр дараад нэмэх тэмдгэн дээр дараад өгөх боломжтой байгаа. За мөн цагаар одоо хоолой болох боломжтой гэсэн үг тагцсан мэтлэгдэх шиг. За сорилтын хүч нь бол 734 м куб сорилттай хишүү сорогч. За мөн хоолойнд холбож болно. Фильтр ашиглах боломжтой байгаа. Хэрвээ та бүхэн хоолойнд холбохыг зорж байгаа бол хоолойны диаметр нь 150 см-ийн диаметртай хоолой гармошко хоолой худалдан аваад ашиглах боломжтой байгаа. За мөн фильтрээр ашиглах боломжтой. Фильтрийг бол та энд харагдаж байгаа сетгэн фильтрийг салгаж аваад энийг бол та халуун усанд сэгсэрж ашиглаж болно. Угаагаад ашиглаж. За энд харагдаж байгаа энэ хоёр нүхэлгээнд нь карбон фильтрийг хийж байршуулад буцаагаад таглаад байршуулах боломжтой. За бүрэн тооч удирдлагатай Hansa брендийн OQC 655TH гэсэн кодтай хишүү сорогч нь тавилганы гүнээс 10 см илүү гарч байрших зорилттой. Нийт өргөн нь бол 60 см өргөнтэй. За мөн өндрийн хувьд бол 78-аас 98 см хүртэл агаарчлалтын хоолой нуух төмөр нь сунах боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн тавилгандаа тааруулан суйрлах боломжтой.